Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар өчигдөр төрийн дээд цол одоо медалаар шагнах ёслол төрийн ордонд боллоо. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол улсын аж үйлдвэр, байгаль орчин, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, спорт, мал аж ахуй, хууль эрх зүй болоод бусад салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол улсын ардын болоод гавьяат цол төрийн одон медаль хүртээсэн байна. Шагналыг Монгол улсын ерөнхийлөгчсөн элбэгд орж, Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга баяр сайханаар гардуулан өгсөн юм а. Монгол улсын ардын багш цолоор Монгол хэл бичиг түүх соёлыг заан сургах, түгээн дэлгэрүүлэх, судлан шинжлэх, Монгол судлалыг хөгжүүлэх, Монгол үндэстний оюун санааны дархлаа, ив нэгдлийг бэхжүүлэх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нүүнлэн Монгол улсын төрийн сойрголт гавьяат багш, Монгол улсын их сургуулийн зөвлөх профессор Шарвин Чоймаг, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор зохиолч яруу найрагч Арлааны Эрдэнэ учир, Монгол улсын гавьяат жүжигчдийн цолоор улсын дүр бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучин Балган сүрэнгийн Эрдэнэ туяаг. Монгол улсын гавьяат тасгалжуулагч цолоор дулааны цахилгаан сүлжээ дөрөв төрийн эмч хувьцат компани эрчим клубын тасгалжуулагч Даш Цэрэнгийн Баасан сүрэн. Хүч нийгэмдгийн Ахмад ажилтан Гүрживийн Магман нуруугаар тус шагнуулсан байна. За ардын хэвсгэлийн 96 жилийн ойн босгон дээр энэ засаг төрөөсөө ерөнхийлөгчийн зарилгаараа спортын гавьяат тасгалжуулагч гэдэг энэ нэр хүндтэй шагналыг авсандаа их баяртай байна. Энэ шагнал бол зөвхөн миний шагнал биш. Миний ажиллаж байсан 40 гаруй жил хамт зүтгэж байсан хөдөлмөр хүч нийгэмлэгийн хамт олон манай аюулаас хамгаалах яам, хэдийн цэрэг, цагдаа ийм байгууллагын нэр хөдөлмөрийн хамт олонны хөдөлмөрийн үр дүн гэж их баяртай байна.